оюутан байхад тэгээд дараа нь дууруулагчаар ажилладаг байхад бол нөгөө харьцангуй залуу байсан учраас уншиж судлах хэрэгцээ их байсан байна. Тэгээд ерөнхийдөө би ингээд жилд бодоод үзэхээр нэг 6 заримдаа нэг 7 ном уншдаг байсан байна. Гэхдээ мэдээж нөгөө нэг сургалтын агуулгатай буюу өөрийнхөө мэргэжлийн дагуу найруулагчийн уран чадвар, жүжигчний уран чадвар ч гэдэг юм уу. Нэг бол одоо дэлхийн нөгөө сонгодог зохиолчдын өгүүлэлгүүд, туужууд те романуудыг аяг их уншдаг байсан байна. Нөгөө ажил дээр гарсан учраас давтамжийн хувьд багасчихж байгаа. Нөгөө 7-8 ном чинь жоохон 6 мургаалаа ороод ирж байгаа байхгүй. Одоо хэр сайн уншигч вэ гэж сая би нэг бодоод үзсэн чинь жилдээ нэг 3 юм уу 4 ном л уншиж амжиж байна. Өөрөөр хэлбэл нэг улиралдаа нэг ном уншвал их болцсон байна л да. Ёстол намтарчсан ном л уншиж байна. Хөрөг гэж ярьдаг шүү дээ бид нар те. Тийм ном уншиж байна. За хоёрдугаарт сүүлийн үед бас сэтгэл зүйн талын номнууд их уншдаг болсон байна. Одоо харилцааны тал руугаа нэлээд бас төлхөө орж эхэлж байна гэсэн. Хамгийн сүүлд би ад үзэгдэх зориг гэж Адлерийн одоо сэтгэл судлалын тухай номыг бас нэг талд нь хүртэл уншсан байгаа. Тэр бол яг ажлын шаардлага нь уншиж байгаа боловч нөгөө талаараа сэтгэл судлалын энэ олон сонирхолтой одоо Зигмунд Фройд энтрээс ахуулаад олон хүмүүсийн сэтгэл судлалын онолуудыг харьцуулж үзэх. Бид нар одоо жишээ нь болохгүй байгаа зүйл дээр тэрийг туршиж үзэх гэдэг юм уу те. Энэ яг ямар учиртай юм, яах ёстой юм гэдэг тал дээр нэлээ гаргалгаа хайхдаг. Хоёрд кино зохиол бичиж байгаа хүний хувьд бол бид нар яалтчгүй одоо хүний тухай бичиж байгаа учраас сэтгэл судлалын одоо анхан шатны ойлголт маш өндөр байх хэрэгтэй гэдэг үүднээсээ бас хараад байгаа. За нэг иймэрхүү байна. За дээр нь нэмээд одоо энэ social network нэлээд сайн хөгжөөд ирэхээр яалтчгүй одоо бид нар шиг энэ урлагийн улсууд тодорхой хэмжээгээр одоо миний хувьд бол тийм их биш л дээ. Гэхдээ зарим улсуудын хувьд бол одоо инфлюенсер гэж яриад байгаа шүү дээ. Бусдад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болоод эхэлж байна шүү дээ. Тэгэхээр нөлөө үзүүлж байгаа хүмүүс өөрсдөө яг тэр үзүүлж байгаа нөлөө шигээ үлгэр жишээ байж чадахгүй бол бас судлаа болчихсон. Тэгэхээр тэр талын одоо жишээ нь маркетингийн тухай одоо бусдад нөлөөлөхтэй за илтгэгчийн тухай ч гэдэг юм уу ийм мерсер номууд бол уншиж байна. Учиргүй сүртэй арга барил гэдэг юм байхгүй. Гэхдээ номыг яаж төвлөрч уншиж чинь гэд би нэг бодоод үзсэн чинь ер нь бол одоо ариун цэврийн өрөөндөө их уншсан байна. Яг тэгэхээр эн чинь нөгөө тодорхой хэмжээнд ингээ вакуум орчинд байна гэсэн үг шүү дээ. Одоо хэдийгээр гэр бүл гэртээ байгаа боловч бас нэг тусдаа өрөө байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол одоо ер нь номыг одоо уншихын тулд бас нэлээд төвлөрч хардах хэрэгтэй байна. Тэр утгаараа одоо бид нар мэдэн шүү дээ номын санд суудаг. Оюутан байхдаа бол их суудаг байсан. Тэр чинь чимээг орчин. Тэгээ олуулаа тэнд хүссэн ном нь байж идэг те. Тэгээ тэр утгаараа бол одоо тийм орчин хэрэгтэй юм шиг байгаа. Миний хувьд бол одоо номыг унших арга барил гээд нэг хайхтар сүртэй ийм тийм арга барилаар ингэж тэгж уншдаг гэж бол хэлэхгүй. Зүгээр ерөнхийдөө одоо боломж гарвал өдөрт нэг тодорхой хугацаанд ямар ч байсан тэр номоо үргэлжлүүлж уншаад байхыг боддог. Гэтэ ер нь ядаж нэг өдөртөө нэг 30 минут жоохон ном харчихсан гэсэн бодол байдаг. Өөрөөр хэлбэл нэг өдөржин ингээд ачаалтаа ажиллаад янз бүрийн стресс, янз бүрийн юу авсныхаа дараа жаахан ингээд төвлөрөөд ингээд ном уншихаар нэг жоохон стресс тайлагдаад байгаа юм санагдтыг. Тэр утгаараа л нэг жоохон суухыг хичээнэ. Сая номын дэлгүүрүүдээр явж байхад би нэг хэд хэдэн ном худалдаж авах хэрэгтэй байна гэж унших хэрэгтэй байна гэж харсан. Тэндээс харж байхад Хятадын удирдагч Ши Жинпиний төр улсыг засах тухай гэж ном худалдаанд гарсан байна. Тэгэхээр энэ номыг ялангуяа манай улс төрд ялангуяа удирдах шатанд ажиллаж байгаа төрийн албаных нь заачгүй унших хэрэгтэй номын нэг юм болов гэж би бодож байгаа. Яг тэгвэл бидний одоо мөнхийн хөрш бол Хятад, Орос хоёр улс шүү дээ. Гэтэл Хятадын одоогийн удирдагчийн төрийг ямар байдлаар засах ёстой гэж үзэж байгаа бид нар бас судалж авах хэрэгтэй. За хоёрт зуршлын хүч гэж нэг ном гарсан байна. Тэрийг би бол авч уншия гэж бодсон. Ер нь манай үзэгчид ч гэсэн авч уншихад гэмгүй бах гэж бодож байна. Зуршил гэдэг имийг ингээд байнгын нөгөө дадал болгочих юм бол тэр маань одоо эргээрч байсан, эрг үр дүн төрний сөргөөрч байсан, сөрөг нөлөөнд хүргэдэг.
За 3 дугаарт би нөгөө улс төр энэ тухай бас жоохон сонирхдаг болохоор нөгөө хөрөг номныхаа тухай эргэлж орох гэдэг юм л да. Пак Чунхигийн тэр улсыг өдөрдөх тухай бас нэг хөрөг ном байдаг шүү дээ. Одоо Непко би буруснаг бол гаргасан санагдчихэв. Тэр ном бол их гоё ном байлаа. Саяхан би Батбилэг гэж залуугийн бичсэн Виноны тухай Вино гэдэг нэртэй ном олж авсан. Гэхдээ гадуур айгүй хоор идэм бил. Хэрвээ боломжтой бол манай үзэгчид энийг олоод ялангуяа эмэгтэйчүүд олоод унших хэрэгтэй. Нэг анхан шатны тийм тань мэдэх хүн мэдлэг олгох тийм ном байгаа байхгүй. Наран хандын номнуудыг бид нар заашгүй унших хэрэгтэй байна. Яг тэгэхээр ингээл бид нар ч өглөө гараад орой болтол нөгөө ажил гэж явсаар гал гэр бүл ялангуяа нөгөө үр хүүхэдтэй төдийлөн анхаарал хандуулахгүй болсон байна шүү дээ. Гэтэл манай өөрийн уламжлал, нүүдэлч уламжлалаар жишээ нь тэр хүүхдийг хүмүүжүүлэх ухаан юу байсан бэ гэдэг тэр үрийг хүмүүжүүлэх судар дээрээс маш тодорхой бичсэн байгаа байхгүй. Тэрийг бол бид нар зайлшгүй уншиж судалж явах хэрэгтэй. Хүний нөгөө суурь хүмүүжил бол хүний одоо тэр боловсрол эзэмших, амьдрах, ажиллах, амжилт гарах бүх процесс тодорхой хэмжээгээр нөлөөлөд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг яахын тулд бид нар хүүхдээ хамгийн түрүүнд зөв хүмүүс болгож хүмүүжүүлэх ёстой юм байна гэж. Энэ үднээсээ нэг иймэрхүү номнуудыг уншаасаа гэж би санал болгож байна. Нэг миний зүгээр хувийн үзэл бодлоо л доо. Хүүхэд яавал номонд дуртай болох вэ? Яавал ном уншдаг болох вэ? Намайг 5 настай байхад манай эмээ бичиг үсэг зааж өгöd ном уншдаг болгоцсон. Тэгээд цэцэрлэгт орохдоо би ангийнхаа хүүхдүүдийг Орос хардын үлгэрүүд гэж зузаан номыг уншиж өгч унтуулдаг байсан. Тэгээд ахлах ангид манай багш нар ингээд намайг ангидаа орхио явчихдаг. Тэгээд би нөгөө заримдаа ингээд учрыг ойлгох, заримдаа ойлгохгүй мөртлөө автоматически ингээд уншаа сурцсан байхгүй. Тэгээд ингэж байж гинэ. Тэгээд Иван цаашаа яваад маваад гэж хэл ингээд бүгдээр унтдаг. Тэгээд тэрийг би юутай холбоотой юм бол гэд эргээд бодож хахад манай өвөө хотын номын худлааны газар гэж газарт ажилладаг байсан. Тэгээд тэр үед нөгөө улсын хэвлэх үйлдвэрээс хэвлэгдэж гарсан ном хамгийн түрүүнд манай гэрт ирдэг. Одоо тийм дотор нь ажиллаж байгаа хүмүүс шинэ номыг хамгийн түрүүнд авч байгаа шүү дээ. Тэр утгаараа манай гэр ерөөсөө ингээд хаашаал харна ном байдаг гэсэн байна. Тэгээд тэр бас надад их нөлөөсөн. Тэгээд би одоо яг тэр соёлыг одоо чинь гэртээ түгээх гэж оролддог. Тэгээд энэ төсөл маань айгүй амжилттай болж байгаа. Одоо манай хоёр хүүхэд бол ямар ч байсан ном айгүй сайн уншдаг болцсон. Тэгэхээр нөгөө жорлондч бай, галдаг ондч бай, том бүрэнтч бай ингээд тодорхой хэмжээгээр номнууд байгаад тахаар нөгөө нүдэнд нь харагдж байгаа хүн хүмүүс бол барьж авч уншдаг юм л хамгийн түрүүнд. За, ажлын сонь сайхан гэвэл зөндөө л байна. Одоо эх жил хийгдэх нэг 2 киноны төслийн одоо яг их шатны нөгөө анхан шатны боловсролтын ажлууд явагдаж байна. Зохиолын судалгаа, тэгээд зохиол бичих гэх мэт ажлууд бол явагдаж байгаа. Одоо бол нөгөө өмнөх шигээ одоо залуу үе шигээ гэх юм уу, залуучуудын сэдвтэй зохиол хийхэд одоо дурлахаа болж байна. Жаахан сууртай, жаахан одоо хүнд юм бодогдуулахаар те хэрэгтэй юм агуулгуудыг бичих хэрэгтэй юм гэдэг бодол төрж байна. За хоёрт нь ер нь бид нар ингээд манай үзэгчид ч гэсэн тийм шүү дээ. 90 оноос өмнөх Монгол кинонууд их мундаг байсан, сайн байсан гэж яриад идэг. Гэтэл 90 оноос өмнөх киноны юу тийм сайн байсан бэ гэдээ үзэхлээр хийц талдаа бол учиргүй тийм мундаг бол харагддаггүй юм да. Боломжийн яг стандарт битагаа эзэр хийцэн. Хамгийн гол нь бид нар агуулга дээр их сайн ажилладаг байсан байна. Өөрөөр хэлбэл зохиол дээр. Тэгэхээр тэр талаас одоо яг тиймэрхүү зохиолуудыг ерөнхийдөө бид нар нэлээд сайн эргэж судлаад эндээсээ бид нар ер нь Монгол кино гэдэг юм юу юм, ямар байх ёстой юм бэ гэдэг эрэл хайгуулга хийх ёстой цаг болчиход байна л да. Тэгэхээр тэр утгаараа бас холбоотой юм ажлуудыг бас хийж байна. Заримдаа судалгааны юм да. За хажуугаар нь би түрүү ярьсан кино зохиолын сургалт гэдэг энэ 20 онд би нэг 4-5 дугаар сурлаа явуулчихсан наатай. Одоо бол яг 4-р сургалт нь эд явагдаж байгаа. За тэгэл хажуугаар нь мэдээж нөгөө нэвтрүүлгээ хөтлөн. Нөгөө өчигдөрхөн би шог болгол тавьж л байсан. Хүмүүс зураг тавьсан чинь энэ ч нөгөө хоолны баг явж тэг гэж. Тэгэхээр нөгөө киноны баг байхаа болоод хоолны баг болчихж байгаа байхгүй. Тэгэл нөгөө телевиз кино гээл тал талд ажилт юм болохоор яг тэр төрлүүдээр л явж байна л да. За нэг ганц нэг аудио ном бүтээх ажлууд эхэлсэн байгаа. Тэр ажлууд удахгүй дуусах бах нэг иймэрхүү л нэг ажлуудтай байж та.